Эрхэм хүндэт улсын их хурлын дарга ерөнхий сайд, улсын их хурл засгийн газрын гишүүдээ, эрхэм хүндэт зочдоо, та бүхэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монголчууд бид өвлийг өнтөө давж уран хавртаа золгон учирч буй энэ сайхан цагт улсын их хурлын хаврын ээлж туулган чуулган нээлттэй хийж байна. Сүүлийн жилүүдэд хүн төрлөختөн дэлхийн нийтээр геополитик, геостратеги эдэртэй цаг үеийг туулж зөрчил мөргөлдөө дайн тулаантай дэлхийн ертөнцид амьдарч байна. Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдрал сөрөгөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй могоо жил монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхэн дотор бичигдэн үлдэх төрийн ажлуудыг амжилттай хийж, Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжилж, монголчууд бидний баялаг дүүх, багтам соёл, суу алдрыг дэлхийн дахинд сурчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа. Мөн хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн салбарт дахиц дэвшил гарч, ард иргэд баялаг бүтээгчид төр засаг хамтдаа хичээл зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6.8% өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 давж, худалдаа хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц $7 тэрбум болж, Монгол улсын зээлжих зэрэглэл түүхэндээ хөгжсөндөө бас хүрсэн байна. Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтанд орж, олон арван үйлдвэрүүд үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг манай баялаг үйлдвэрлэгчид өөрсдөө үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн сайхан амжилтыг бас гаргаж чадлаа. Уяд мал сүргийнхээ түүхийн эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой цагаан алт хөтөлбөр амжилттай хэрэгжиж, бодит үр дүн гарч байгааг бас тэмдэглэн хэлэхэд сайхан байна. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэв санаачлагтай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар хангаж, төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин ачааны хөндийг үүрч, улс эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Эрхэм нөхдөө, дэлхийн техник дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шин сорилтуудтай тулгарч, худалдаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед монголчууд бид үндэсний эвнэгдлээ улам бэхжүүлж, нэгдсэн бодлого, сахилга хариуцлагатай байж, энэхүү ээдрээтэй цаг үеийг бид даван туулах учиртай юм. Цаашид дэлхийн нийтэд түүхийн эд хүнс шатхууны өн өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн сүлжээ доголдох, инфляц нэмэгдэх, эдийн засгийн өсөлт харах зэрэг бодит эрсдлүүд байгааг олон улсын байгууллага судлаач нар анхааруулж байна. Тиймээс улсын их хурл засгийн газар дээрх цаг үеийн тулгамдсан асуудлыг урьдчилан тооцож, төсөв санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчилж, эрсдлийг сөрсөн зөв оновчтой бодлогын арга хэмжээ авч нягт хамтран ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна. Улсын их хурлын хаврын чуулганаар хилцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багтаа даван туулах, түлш эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээлийг нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах, татврын орчныг сайжруулахад чиглэсэн байх нь нэн чухал байна. Мөн дэлхийн болон улс орны нөхцөл байдал, цаг үеийн үнэн бодит мэдээллийг иргэд олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч байх шаардлагатай юм. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлцэх асуудлууд нь манай улсын эх он жилүүдийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх болно. Тиймээс хууль бүрийн цаана хүний эрх чөлөө, үндэсний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн асуудал яригдж байдаг гэдгийг ямагт санаж, улс төрчлөлтөөс ангид, судалгаа тооцоотой, шинжлэх ухаанч, ирээдүйг харсан шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой байна. Түүнчлэн энэхүү геополитик, геостратегийн эдрэтэй нөхцөл байдалд монголчууд бид тэр тусмаа эрхэм төрийн түвшээ та бүхэн ёс зүй, сахилга батыг чамд сахиж, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээж, үндэсний эвнэгдлийг олон баттхан бэхжүүлэх нь урд урдаас илүү чухал болоод байна. Бурхны сургаалыг сайхан үг байт юм а. Хэрвээ чи зовлонгоос ангижрыг бол зовлонгийн шалтгааныг ол гэж. Тэгээ бид нь зовлон байна.
Тэр зовлонгийн шалтгаан нь ёс зүйгүй сахилга хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа юм. Жишээ нь улсын төсвийг батлахад бид ямар хариуцлагагүй ханддгийг та бид өөрсдөө мэдж байгаа. Сүүлдээ төрийн тэргүүн хүртэл хориг тавьж ирсэн гэдгийг ч та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тиймээс төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага ёс зүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хэрэгсэн улс төр хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлтай төрийн албыг бэхжүүлэх явдал нэн шаардлагатай байна. Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан ёс зүйн зөрчил гаргасан альва албан тушаалтан зохих, хариуцлага тоосдог байх зарчмыг баримтлан ажиллах нь зүйтэй. Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүйч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай юм. Ардчилсан парламентын засаглалтаа манай улсын хувьд төрийн эрхрах дээд байгууллага улсын хурал нь хууль тогтоохын зэрэгцээ, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм оршин тогтоох суурь баталгаа нь болдог жамтай. Харин парламентын оршин тогтох их үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүйн мандаалал, сахилга хариуцлага, үлгэр дуурайлаас шууд хамаарч байдаг. Ёс судгуунгүй иргэншил өөрөө мөхдөг гэж эрдэмтэн мэргэж сургаж ирсэн. Тиймээс улсын хурлын гишүүд өндөр ёс зүй сахилга хариуцлагатай байж, хууль дэдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, ардчилсан засаглал батчин бэгчих үндэс суурь болно. Улсын хурлын гишүүний өрн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс ихтэй байдгийг та бид бүгд мэднэ. Парламент бол ард түмний хураангуй, та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр засаг төмөн олныг холбодог гүүрэн юм. Улсын хурлын танхимд хов хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээ өрнөж, ховийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур ашигын төлөөх бодлогын хилцүүлэг өрнөдөг байх учиртай. Түүнчлэн ард түмний төлөөлөл болсон улсын хурлын гишүүн таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой юм. Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олонний итгэл хүндлийг хүлээдэг жамтай. Та бүхний төр түмнийхээ итгэлийг авч төрийн сүлдэндээ тангараг өргөхдөө ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрд ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалж, тангаргаасаа няцуул хуулийн хариуцлага хүлээх хэмээн андгаалсан байдаг. Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл өргөн дэмжлэгийн дор улсын хурлын гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг омартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцах аваас үндсэн хууль заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд сонгогч олон төр засгаасаа шахан шаардж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтээ та бүхэн ч гэсэн санал нийцэх баха. Парламентын гишүүн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ёс зүйн ностой зөрчил гаргадагч улсын хурлын гишүүний дархан ирэхээр халахвчилж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш хэрэгтэй байх үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн маш их ухамсаар байна. Улсын их хурл бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун дадлах уран байр биш юм. Парламентын эрүүл мэндийн намуудын сахилга бот гишүүн бүрийн хувийн хариуцлага ёс зүйгээс шууд хамаарна. Ёс зүйг бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй юм. Итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу их эрх болон хувирдаг гэмтэй байдаг. Хууль бол парламентод халдшгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентод оршихуй дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төр засагтай итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам баттган бэхжүүлэх, улсын хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжил байгааг ч бас хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр аашлах дархан эрхийг бус харин төрийн үйл хэргийг нэр төртэй хариуцлагатай хөтлөөрэй гэж
итгэл сэтгэлээ өгдөг юм а. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Парламентын даргалаа гэдэг нь хуулийн хамгаалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэдгийг явагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл сэтгэлийг омортон иргэд сонсогчдийнхоо дургүйцлийг дэврэгэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж явах хэрэгтэй. Хэрвээ та ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаалнаа. Үүнээс айх хэрэг огт байхгүй. Харин төрийн нэр хүндийг шавхартаа худгаж төмөн улсынхаа итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй гэдгээ мэдэх ёстой.